ерөөсө бичлэг хийгээгүй. Өвөл нэг хийгээд одоо 100 хийж байна. 6 сард нэг удаа нэг влог оруулдаг юм билүү? Хийлэмээр ацалтай байгаа юм. За ямар ч байсан өнөөдөр би гоё далаа орохгүй бэлтгэсэн байна. Одоо гарах гэж байна. Өнөөдөр гоё газрууд үзүүлээ за. Гад амар халуун. Тэгээд нарны зон төрсөн. Би эндээ зөндөө нарны төс төрсөн. Гэхдээ борлохлаа хал та. Мэдээсээ аль болох хамгаалаад явах болно. Тэгээд далаа явж байгаадаа бүр маш их баяртай нөө. За ингээд харал дээрээ ирсэн байгаа. Тэгээд шинжгүүгээс 30 минут яваад ирдэг. Энд нөгөө чимээхтэй болохоор миний яриа ерөөсөө сонсогдоог байсан болохоор ингээд voice-аар үлдээе гэж бодлоо. Өмнө нь Иношимад анх би яг найдлан 11 сард найзуудтайгаа ирж амарч байсан. Тэгээд айгу гоё юм да 100 заавал ирнэ гэж бодоод ирсэн байгаа. Тэгээд энэ өдөр болохоор яг календард улаан өдрөөр тэмдэглэгдсэн далайн өдөр. Тэгээд ерөнхийдөө бол ингээд одоо далайн өдөр бүгдээрээ далаа үзээрэй гэдэг амралтын өдрийг цаанаас нь өгчээсэн болохоор яг тэрэндээ тааруулаад ер нь бол далаа ороод ирсэн байгаа. Ойрд байгальд гараагүй. Тэгээд сэлхэр далаа харсан чинь үнэхээр гоё байсан. Тэгээ ерөнхийдөө бол энэ Иношима бол айгу жижигхэн арлагаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ ингээд алхаад барыг нэг цагийн дотор ер нь бол ингээд тойроо дуусчихна. Тэгээд гадаа маш амар халуун байсан болохоор ерөнхийдөө тэр одоо сууж амрах газруудад нь удалгүйгээр ингээд тойроод дуусгасан байгаа. За мэдээж ингээд бүтэн 1 цаг тойроод явсан чинь жоохон ядарсан. Тэгээд кафе ороод хүтэн жуус уугаад тэгээд хоол бас идэж амарсан байгаа. Тэрний дараа болохоор далаа дээрээ очсон. За тэгээд очсон чинь жоохон салхитай байсан. Нэг эс тооцвол бүх зүйл айгүй гоё байсан. Тэгээд яг зөөлөн одоо илс тэгээд нар жаргаад яг нар буугаад айгүй гоё ингээд халуун бүлийн дулаан нь бүр яг амар гоё таарсан гэх юм уу айгүй гоё байсан. Тэгээ бүр ингээд цаашаа бүр далайн яг нэг ирэг дээр нь очингуудаа ингээд үзүүлэн юм давалгаанд нь хөлөө хийгээд явсан юм бүр үнэхээр гоё байсан. Тэгээд зөөлхөн бүлийнхөө бас тэгээд зөөлөн илс тэг бүгд айгуу гоёсан. Ямар ч байсан амралтын өдрөө үнэхээр ингээд залхуулгүй гэртээ битгүүгээр гарсан өөртөө маш их баярлаа. Баярлаа талархаж байна. Тэгээ дараагийн хичээлдээ бас удахгүй гоё хийж оруулаарай гэж өөртөө захимаар байна. Та нар ч бас хүлээж аваарай. Түр бай.